Үйлдвэрлэгчийн хувьд бол одоо бараг хөгжих тал руугаа орж ирэх гэсэн үг байхгүй. Тэгэхээр залуу улсуудыг одоо илүү энэ хүнсний үйлдвэрлэлд оруулах. Намрын ногоо өдрүүдийг бол 2001 онд анх зохион байгуулж ирсэн. Тэрнээс хойш бол оролцож байгаа. Одоо урд урдын ерөнхийлөгч тэгээд засгийн газарт бол төр дүрийн одоо хөтөлбөрүүд гаргаж ирж ирсэн. Тэгээд энэ тагийн ерөнхийлөгчийн гаргасан хөтөлбөр одоо яг ард түмэндээ тэр тусмаа одоо нэг үйлдвэрлэгч бидэнд одоо тийм хүсн шийдвэрүүдийг гаргаж байгаа. Үйлдвэрлэгчийн хувьд бол одоо бараг хөгжих тал руугаа орж ирэх гэсэн үг байхгүй. Тэгэхээр залуу улсуудыг одоо илүү энэ хүнсний үйлдвэрлэлд оруулах. Тэгээд шин залуу зүгөөчд, ногоочд, тариаланчдыг бэлдэх. Энэ тал дээр бол одоо төр засаг маань ажиллах байхаа. Ерөнхийдөө санаачилсан тэр үндэсний хөтөлбөр нь бол хэрэгжих байхаа гэсэн бодолтой байна.